love Mongolia umbrella fashion? Because it's a very nice country. Umbrella fashion. Ирхэн үзэгчтэй Umbrella Таиландаас бэлтгэсэн нэвтрүүлгээ 8 дугаар сарын 29-наас эхлэн SH сувгаар танд хүргэнэ. Umbrella. Савадика. Сайн байцгаана уу залуусаа, сайн байцгаана уу эрхэм сигнал хатагтай нараа та бүхэнд энэ үдшийн мэндийг хүргэе. Umbrella шинэ 7 хоногийн хамгийн ихний нэвтрүүлгээ танд хүргэж байна. Мэдээж энэ нэвтрүүлэг маань соёл урлагийн нэвтрүүлэг байгаа. 7 хоногийн хамгийн ихэнд хүрдэг гэдэг утгаараа бид маш эрч хүчтэй мэдээллийг танд хүргэхийг зорддог. Учир нь шинэ 7 хоногийн хамгийн ихний өдрөөс тухайн 7 хоногийн өнгө төрх харагддаг шүү дээ. Өнөөдөр таны ямар ч байсан ажил байсан өдөр бүтэмжтэй байсан бах. Харин Umbrella-гийн хувьд шинэ 7 хоногийн хамгийн ихний дугаараа баяртай мэдээлэлээр эхлүүлж байна. Өөрөөр хэлэх юм бол Umbrella сэтгүүлийн шинэхэн дугаар танд хүрэхэд бэлэн болсон байна. Энэ өдрөөс эхлээд сарын яг энэ л өдөр Umbrella сэтгүүлийн шинэ дугаарууд яг цагтаа танд хүрч эхлэх болно гэдгийг дуулахад таатай байна. 9 сарын дугаараас та бүхэн Холливуудын алдартнуудын мэдээллийг хувийн бөгөөд уран бүтээлийнх нь мэдээллүүдийг хүлээн авч уншихаас гадна мэдээж нь бол gossip Монголын хандлага дуучдын уран бүтээлийн мэдээллүүдийг хүлээн авч үзэн хэрэг та хүүхний хаалганд орох гэж байгаа бол яах ёстой талаарх мэдээлэл бүрэн ихээр анх удаа манай сэтгүүлд нийтлэгдсэн байгаа. Мөн дээрээс нь бид Барбадосын pop гүнж Rihanna-тай хийсэн сонирхолтой үнэхээр маш сонирхолтой ярилцлагыг танд хүргэхээр бэлдсэн байгаа. Энэ удаагийн сэтгүүлийн cover-ыг хэн чимсэн бэ гэхээр Manhunt International 2010 тэмцээний сайхан залуучуудын нэг Mr. England чимсэн байгаа. Тэрээр Монгол улсад ирэхийг маш их хүсэж байгаа. Ягаад гэвэл түүнд Монгол хоол, Монгол ёс заншил таалагдсан. Та Umbrella-гийн дугаараас унших боломжтой. Umbrella-гийн хуудсыг та эргүүлэх бүрд үнэхээр эрч хүчийг мэдрэх болно. Ягаад гэвэл шүхэр өнгөөр солонгорсон байгаа. Ингээд шив шинхэн Umbrella сэтгүүл худалдаанд гарлаа. Ингээд үзэж та бүхэндээ Umbrella 7 хоногийн хамгийн ихний нэвтрүүлгээ хүргэе. Энэ бол соёл урлаг. Дэлгэцэн дайрт соно. Танд иргэн сануулахад бид өмнөх дугаартаа Таиландын Вантулс зүүн өмнөд Азид оршдог 500 мянган хавтгай километр нутаг дэвсгэртэй. Үндсэн хуульд хаант засаглалтай орон. Нийт 55 сая хүн амтай бөгөөд нийслэл Бангкок хотод 17 сая гаруй хүн амьдардаг. Хэрвээ та Таиланд улсад очих гэж байгаа бол байх хугацаанд үзэж болох газруудын талаар мэдээллээ. Нэгдүгээрт Marina Park. Marina Park-д дельфин, цагаан халимны шоу, шувууны ертөнц, араатныхаа зэрэг ховор амьтдыг ойроос үзэж болно. Хоёрдугаарт Таиландын хамгийн өндөр 88 давхар 309 м өндөртэй Bangkok Sky Tower-т зочилж Sky Restaurant тай хоол зоглох боломжтой. Томоохон дэлгүүрүүд үн тохиролцдоггүй. Харин бусад худалдааны газруудад инээмсэглэн төвчээртэй байснаар анхны үнийг 10-аас 40% бууруулах боломжтой. Томоохон дэлгүүр худалдааны төвүүдийн тухайд Siam-ын гудамж энэ бол Таиландын Wall Street юм. Үндэстэн дамнасан корпорациудын байрладаг газар. Энд дээд зэрэглэлийн ресторан, дэлгүүрүүд маш их бий. Планчет зогсоолоос планчет болон wireless гудамж руу мөн сая өмрүүдийн эцэс хүртэл үнэгүй автобус 6-аас 21 цагийн хооронд явдаг. Бүх зогсоол дээр Бангкокийн Train-ий тухай үнэгүй газрын зураг байдгийг та сайн ажиглаарай. Таиланд улс 1932 онд хэмжээгүй эрхт хаан засаглалыг халж үндсэн хуульд Вантулс болсноос хойш үндсэн хуулиа хэд хэдэн удаа өөрчилсөн бөгөөд тухай бүрт нь сонгуулийн тогтолцоо нь мөн өөрчлөгдөж иржээ. Одоогийн сонгуулийн хууль нь 1997 онд батлагдсан Таиландын 17 дахь буюу хамгийн ардчилсан гэгдэх үндсэн хуулийнхэн дагуу боловсруулагдсан байна. За, NIDA гэдэг маань бол Таиландын үндэсний хөгжлийн удирдлагын институт гэсэн одоо сургууль байгаа. За, энэ сургууль маань 1966 онд Таиландын хааны ивэл дор Таиландын хөгжлийн удирдлагыг чиглүүлэх зорилгоор анх байгуулагдсан сургууль. Энэ данагийн их сургуулийн ерөнхийдөө хөрөнгө оруулалтаар ерөнхийдөө бол бий байгуулагдсан. Тэгээ ихэнх профессор багш нарууд нь бүгд одоо баруунд төгссөн. Үнэхээр их мэдлэг боловсрал өндөртэй, үнэхээр тийм үр өгөөжтэй сайн сургуулаа гэж хэлмээр байна да. За тэгээ Таиланд цаг агарын хувьд бол маш халуун. Ерөнхийдөө бол одоо борооны улирал буюу өвөл гэж манайхны ярьдаг улиралтай бол манай Монголын бараг 100 шиг байдаг.
Манай нэвтрүүлэг зуны туршид Сингапураас нэвтрүүлгүүдэд, Таиландаас нэвтрүүлгүүдэд хүргэж байгаа. Яг одоо бол 7 хоногийн хамгийн ихэнд Таиландын цуврал дугаарууд танд хүрж байгаа. Өнөөдөр бол 2 дахь дугаар. Бидний дугаартаа Lady Boyd-тай хийсэн ярилцлага Таиландын шөнийн шоу үзүүлэхээр бэлдсэн байна. Мэдээж Safari World, Madame Tussauds музейгээд өнөөдрийн дугаар амттай шүү. Танд хүрэхээр би яарч байна. Ингээд та бүхэн хамгийн ихний булангаа хүргэе. Хамгийн ихний булангаараа бид Madame Tussauds музейг сонгож авсан байгаа. Лааны тусан баримл хэрхэн бүтсэн тухай болон баримл хийхэд хэдий хэрэг хугацаа ордог, хичнээн төлбөр ордог, хичнээн хүмүүсийн цаг хугацааг авдаг гэд Madame Tussauds өөрөө яагаад лааны тусан баримл дуртай болсон талаар сонирхолтой мэдээлэл хүргэх болно. Ингээд Madame Tussauds музейгээр аялцгаая. Ингээд үзэгч та бүхэндээ бид дэлхийд алдартай лааны тусан баримлын музейний талаар мэдээ хүргэе. Хамгийн эхлээд бид Madame Tussauds өөрөө яагаад лааны тусан баримл дуртай болсон талаар эхлэе. Түүний багш Philip Curtis анх лааны тусан баримл дуртай байсан нь нөлөөлсөн байна. Тэрээр 17 наснда 16 дугаар Луис хааны дүүгийнх нь Версалийн ордонд ах урлагийн багшаар томилогдож байсан байна. 19-р зууны ихэр Англид ирсэн тэрээр 1761 онд төрсөн тухайн үед цааслуулсан язгууртнуудын нүрийг лааны маскаар хийж байсан юм. Madame Tussauds 1761 онд төрсөн. Жинхэнэ нэр нь Maria Groschels. 1777 онд Францын зохиолч, философч Франсуас гэдэг хүн дээр модель хийдэг байсан байна. 1780 онд 16 дугаар Луисийн эгчдэр урлагийн багшаар томилогдсон Версаль дахь дээдсийн хүрээлэлд багтах болжээ. 1789 онд Францын хувьсгалын үеэр Парист ирсэн байна. Хувьсгалын үеэр ээжтэйгээ Парисын нэгэн шоронд хоригдсан бөгөөд шоронгоос гарсан арга нь нас барсан язгууртнуудын нүрийг лагаар хийх болсон юм. Энэ амлалтыг тэрээр хатан хаанд өгч шоронгоос суллагдж байжээ. 1794 онд багшийнхаа лааны тусан баримлын үзэсгэлэнг өв залгамжлан авсан. Харин 1795 онд Франсо Туссаудтэй гэрэлснээр түүний нэр Madame Tussauds болсон. 1802 онд лааны үзэсгэлэнгээ аваад Англи руу аяллаар авч явсан. Энэ үедээ Англи улсад лааны тусан баримлын үзэсгэлэнгээ гаргаж байсан. 1835 онд хүүгүүдтэйгээ нийлээд одоо The Baker Street Bazaar гэдэг газар одоогийн үзэсгэлэнгээ нээсэн юм. Харин Madame Tussauds 1850 онд таалал төгссөн. онд Madame Tussauds-ийн ач хүн үзэсгэлэнгээ одоогийн байршил болох Лондонд авчирсан байна. 1925 онд үзэсгэлэн галд шатаж 1928 онд сэргээн засварлаж байжээ. Ингэхдээ кинотеатр, рестораныг музей дотроо нээж байжээ. 1940 онд германчуудын дайралтанд бөмбөгдүүлэн 352 баримл шатсан байна. 1990-1993 онд шинээр сэргээн засварлаад интерактив болон янз бүрийн нэртэй орчин үеийн сэдвэрээ хуваагдсан байна. Та бүхэнд Madame Tussauds музейн зохион байгуулалтыг танилцуулахад хамгийн ихэнд Ихэс дээдсийн танхим гэж би дараа нь түүх, лидрүүд, соёл урлаг гэх мэтчлэн хуваагддаг. Та бүхний харж байгаа музей бол Таиландын Бангкок хотод байрладаг. Мэдээж Таиландын Madame Tussauds-ийн лааны тусан музейд Таиланд улсын хатан хаан Ихэс дээдсүүдийн баримл хамгийн ихэнд байна. За тэгээд Азийн нэр хүндтэй хүмүүсийн лааны тусан баримлууд байрладаг. Диана Гүнжийн амьдрал нөхөрт гарсны дараа, ээж болсны дараа ч гэсэн гоо үзэсгэлэнтэй хэвээрээ байгааг та лааны тусан баримлаас нь харж байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама дэлхийд даяар нэр хүндтэй учраас 2000 оны 1 сард болсон ёслолын ажиллагаанд нь зориулж түүний лааны тусан баримлыг 9% хийж байсан байна. Та мөн Madame Tussauds-ийн музейд ирснээр лааны тусан баримлуудтай танилцахаас гадна Нобелийн энх тайвны шагнал авч байсан хүмүүсийн тухай видеог үзэж болно. Соёл урлаг ба шинжлэх ухааны дэлхийн хамгийн ухаантай хүмүүстэй уулзаад тэдний гаргасан амжилтуудыг мэдээрэй. Пикассотой хамт зураг зурж, Бетховентэй хамт төгөлдөр хуур тоглож, яагаад болохгүй гэж дэлхийн хамгийн хайртай профессор Эйнштейнтэй хамт IQ текстийг бүглэж болно. Хөл бөмбөг, гольф, бокс, сагсан бөмбөг, теннис, хүндийн үргэлтийн нэртэй тамирчидтай мэдээж зураг авах болно. За тэгээд Мухаммад Алитай хамт Олимпийн давцанд хамтдаа гараарай. Дараагийн танхим бол кино одуудын хэсэг. Энэ хэсгийн хамгийн хүндтэй хүн бол Elizabeth Taylor. Сонирхуулахад Elizabeth Taylor 1968 онд Клеопатра кинонд тоглож байхдаа 61 хувцас сольсон бөгөөд нэг хувцсны үнэ нь $200,000. Тэдний дундаас нэг хувцсыг нь 24 каратын алтаар нэгсэн байдгийн байна. Лааны тусан баримлын тухайд хамгийн олон удаа хийлгэж байсан хүн бол Английн хатан хаан 2 дугаар Elizabeth.
Мадам Туссэдийн музей телевизийн хэсэг гэж бий. Өөрөөр хэлбэл телевизийн нэртэй одоодын баримл байрлал. Ингэхдээ студ нь яг л телевизийн студ шиг харагдана. Алдартай хөтлөгч оператай яриа хийн өөрийгөө од болсныг мэдэрч болно. Одоо үзэгчдээ баримл хэрхэн бүтдэг тухай мэдээлэлд анхаарлаа хандуулна. Нэг баримлыг хийхэд 800-аас илүү цаг зарцуулдаг байна. Маш өндөр мэрэгжлийн баримлчдын баг гардаг. Дэлхийн том лидерүүд одуудын царайг ялгархын аргагүй адилхан хийдэг. Амьд байгаа хүмүүсийг хийхин тулд тэд нарыг ураад маш нарийн хэдэн 100 хэмжээс авдаг. Харин амьд бус хүмүүсийн тухайд зөвхөн зурагтай нь ажилдаг учраас илүү их ажиллагаа шаарддаг. Баримл хийн гэдэг бол үгээр хэлхийн аргагүй маш их зүйлийг шаардсан ажил. Учир нь нэг хүнээс 250 удаагаас илүү зураг хэмжээ авдаг. За тэгээд баримлынхаа хамгийн ихэнд толгойг нь хийдэг байна. Дараа нь их биеийнх нь төмөр бүтцийг босгодог. Мэдээж тэрэн дээрээ баримлаа хийн. Бүх баримлыг хүний байгаа хэмжээнээс нь 2% илүү том хийдэг. Учир нь урт удаан хугацааны туршид ла өөрөө агшдаг байна. Мадам Туссэний музейд жилд 5-аас 10 алдартай хүн ханддаг байна. Мэдээж лааны дэсэн баримлаа хийлгэхийн тулд. Баримл бэлэн болсны дараа тусгай мэрэгжлийн баг гарч хүмүүст үзүүлэхээс өмнө наривчлан шалгаж бэлэн болсон хэсэгтэр дүгнэлт гаргадаг байна. Ийхүү үзэгч та бүхэндээ бид өнөөдөр дэлхийд алдартай Мадам Туссэдийн музейний талаар танилцууллаа. Папараццийн өмнө поз авч зогсон улаан эвсний ёслолд Холливуудын ододтой хамт байх боломжийг Мадам Туссэдийн музей олгодог. Мадам Туссэдийн музей Америкийн нэгдсэн улсын Холливуд, Лас Вегас, Нью-Йорк, Вашингтон ДС-д байдаг. Харин Европт Амстердам, Берлин, Блэкпул, Лондон, Венад бий. Азид бол зөвхөн Таиландын Бангкок, Хонконг, Шанхайд бий. Харин Австралийн Сидней хотод бий. Шинэ мэдээ дуулахад удахгүй Японы нийслэл Токио хотод нэгдэх юм байна.